хөөх гэрээсээ 330 км-ийн хоол одоо яаж ажиллаж амьдрнаа л гэж бодож байсан. Хинж төгжрөхгүй болохоор хинж стресстэггүй. Хүүхдэд ихээлтэй. Одоо манай хоёр бол наашаа ярих маш дуртай. Гол дээр очиод таньтайгаар биш бүр чаргаар гулгачдаг. Хөөдөө хийх юм их байгаа даа. Тэгэхээр тэр болгон чи өөрөө энд юм бизнес эрхлэх боломж байгаа даа. Аймгийн хүмүүс бол ерөнхийдөө л сайхан налайсан ямар ч уур стресс байхгүй тийм л хүмүүс байдаг юм билээ. Нэрээ аймгийн нийгмийн татгалзал хэлсэн маань бүр ямар ч очир байхгүй. Аймагч Улаанбаатар хотыг бодвол зардал багтай. Эндхийн уснаар айгу цэврээдэг. Хөдөлთა авах чадвар бол маш өндөр байт юм билээ. Залуучуудаа нэг хориглоод үзээсэй. Хотод заавал төгжрэл, утаан дотор стресстэй л тий ингээд байж ах ер нь хэрэг байна уу? Орон нутгаар нэг зориглоод яваад үзээрээ тий амьдраад үнэхээр их боломжтой гоё газар байдаг шүү л гэж хэлмээр байна. Аймаг дээр юм гоё байгаа юм чи сум дээр бүр гоё байдаг бах та. Тэгээд одоо бүр тэгэд байдаг болсон. За намайг Шаруу нэмийн төвшин жаргал гэдэг. Би кино найруулагч мэргэжилтэй. За намайг Амар Заяа гэдэг. За би Хүчин мужийн коллеж одоо л Монгол Улсын консерваторик сургуультай хөгжмийн онолын багшаар ажилладаг байгаа. За манайх бол 2 хүүхэдтэй. За 3 дахь нь гидсэндээ ирж яваа хүүс нь бол хараахан тодорхойгүй байгаа. Хинтээ аймагт ирж энэ 100 ер нь 6 сараас хойш байна. Анх удаа ер нь би 100 зүг рүү явж үзэж байгаа гэсэн үг хотоосоо. Тэгэд энд амьдрахад ер нь даваа тал ихтэй агаар маш сайхан. За Хинтээ аймаг маань болохоор зүүн бүсийн одоо ерөнхийдөө тулгуур төв гэж явдаг. За мөн аялал жуулчлал одоо аяллаа шинэ коридор үүсгэх гээд одоо засгийн газраас их хөтөлбөр боловсруулаад асар хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа. За энэ ирж байгаа одоо хөрөнгөн дээр зарцуулаад энэ их ирж байгаа жуулчид одоо дотоод гадаадын аялагчдыг нэг сайхан тухтай газар байлгая. Нэг сайхан тухтай газар хамгийн сайхан амттай хоол одоо үйлчлэгээр дайлъя гэсэн нэг ийм л зорилготой ерөнхийдөө аялал жуулчлалын салбар, үйлчлэгээний салбарыг барьж энд ирсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө тэр төвжээ, утаа, стресснээс ерөнхийдөө яагаад заавал тэнд байх хэвтэй. Хөдөө ер нь яадгийг гэж нэг бодол байсан. Тэгээд анх бол яг хөдөө Хинтээ аймаг руу ирэхэд хөөх гэрээсээ 330 км-ийн хоол одоо яаж ажиллаж амьдрнаа л гэж бодож байсан. Тэгээд 90 очин байгаа зүйлдээ бүр гэрийнхнээгээ авчираад одоо ер нь ямар ч асуудалгүй. Эхлээд хөдөө рүү яаж явна гэдэг гэж хэлсэн бол одоо бол хот руу яаж явна л гэдэг болсон байгаа даа. Урд нь одоо Улаанбаатарт ажиллаж амьдардаг байхад нэг хэцүү асуудал байсан. Тэр бол замын төвчрөл. Биднэрт одоо энэ залуу нас бол нэг их тийм хязгааргүй зүйл биш, хязгаартай, тоотой. Гэвч бид нэр яг үнэндээ бол энэ Улаанбаатарын зам дээр хамаг залуу нас өнгөрөөдөг. За өдөрт нэг 5 ажил төлөвлөлөд гарахад 2 нь л бүтгэж жишээний. Замын хөдөлгөөн, хүний төвлөрөл энэ Хинтээ аймагт бага учраас би тэд айгу таатай санагддаг. Одоо хотын төвд хэцүүлтэй төвжрээл зам дээр хэдэн цаг зогсох ямар хэцүү байдаг вүлээ. Ажлаа тараал гэрлүүгээ яарал явхад зам дээр зогсох би бүр тэгж төвжөр зогсохоор айгу их стресстэй. Тэр орн би зүгээр ажлаасаа гараад талхачдаг байхгүй юу? Цаг алхаад гэрлүүгээ орчдөг. Тэр нь надад хамгийн хурдан гэртээ харих зам байдаг. Тийм болохоор тийм төвжрөл хүний ингээд төвлөрлөөс энд ингээд хол байгаа нь надад маш их таалагддаг. Хүүхдүүдэд бол орон нутаг маш их таалагдчих нэгдүгürt. Яагаад гэвэл дураараа гарч болдог. Бид нар ч хотод хүүхдүүдэд заавал гаруул гараас нь хөтлөн хайчилж болохгүй, дураараа тоглож болохгүй. Бөөн л машин сигнал тэгэн дайруулна ингэж 5 хүн авч явна гэх юм хэцүү байдаг шин. Энд бол жинхэнэ эрхчлөлттэй хинээс асуух шаардлагагүйгээд гараад найзуудтайгаа тоглож болдог. Хотод гадаа гарч болохгүй өдөржингөө гэртээ байдаг. Харин энд баг өдөр болгон гардаг. Хотод тоглоом талбай байдаг л да. Гэхдээ машин ихтэй тоглоход жоохон аюултай. Харин энд бол машин баг явдаггүй. Цагт нэг 20 км л явдаг эндхийн машинууд. Айгүй инээд бид нар ч гэсэн орж ирэл хөдөл зөксөн юм гээд гайхдаг байсан чинь одоо бол тэрнийхээ юунд орцсон байгаа өрснөө. Хинтийнхаа машины хурдад аав ээж хоёроо гуулгыг тгий машиндаа суулаа 5 минутын дараа уулан дээр уулах. Цэвэр агаар амьсгал. Тэгэл гэртээ ороод ирнэ.
өдөр тутам хийдэг юм маань уулан дээр очиж гулгах болчиход байна шүү дээ. Манай гэрийн аймгийнхаа бус үйлчилгээ татвар даатгалаас одоо ер нь 1 км-ийн радиус дотор л байна дөө. Тэгээ за 5 минутын дотор л дуртай газараа өссөн газар очиод ажиллаа амжилчин дөө. Төрийн үйлчилгээ авахд бол маш их амар. За өнөөдөр Хинтээ аймгийн нийгмийн даатгалын хэлтсээр орох хэрэгтэй байгаа. За нэрээ төрийн байгууллагаар ер нь бүх байгууллагаар үйлчлэхдээ зайлшгүй маска зүүж байгаа. Одоо энэ чинь онцгой үе байгаа болохоор за ингээд маска зүгээд давхад орчихно. Нэрээ аймгийн нийгмийн даатгалыг хэлсэн маань бүр ямар ч ойчрог байхгүй. За манай аймгийн банк ерөнхийдөө юм ойчрог байдаг. За хотод чинь бид нэг ажил амжуулах гал нэг банк орох шаардлагатай болохоор нэг дугаар аав нэг 70 80 хүний дараа л гэдэг. Энд бол ингээл орж ирэл шууд үйлчлэгийг авчдаг. Тэр нь бас их гоё байдаг амархан. Тэгээд нэрээ бас нэг гоё юм нь юу юм бэ лээ? Хаягжил дэх сайтай. Одоо би чинь аймгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэл нэг хүн амтан дээр очихоор тэдэн тэдгээл тэгэн гот нөгөөх нь яг ингээд бүх гудамжин дээрээ бүх айлынхаа хаалган дээрээ ингээд бүх юмд нь бэж идэв гэлээ. Хотод л би баян хөшөөний тэдэн төрөө дэрийг бол олохгүй. Хотод ингээд төрийн байгууллагуудаар ороод үйлчилгээ, төрийн үйлчилгээ аваад явахаар гүн хэрэг хийцэн хүн л одоо ерөөсө загнуулаад амар хэцүү хүний ая тал олоод нэг ингээл заа гэл ингээ явдаг штэ. Энд бол нэх гоё. Орон найрсаг. Татварын алба, нийгмийн даатгал юу байдгийг те ус тог цахилгааны бүх газруудаар нь ороход уриалга бүр гайхмар. Аймгийн хүмүүс бол ерөнхийдөө л Улаанбаатар хотод бид нар ямар их стресстэй амьдардаг байсан бэ гэдгийг ойлгуулахаар тайван, налайсан. Тийм нэг л их сайхан налайсан ямар ч уур стресс байхгүй. Тийм л хүмүүс байт юм билээ. Одоогийн байдлаар бол гэр бүлээрээ 50 оронд аялсан байгаа. Үүний 41 оронд нь бол автомашинтайгаа аялсан байгаа. За 2018 онд Лондон руу автомашинтайгаа явъя гэж зориод давхичаад ирсэн. Тэгэхэд бол 41 орноор нийтдээ 47,000 км замыг нэг 6 сар орчмын хугацаанд туулаад ирсэн. Аялал маш амжилттай болсон. Тэгээд ингээд явж байхад ер нь битэрийн бүр ингээд хамгийн одоо битэр залуу хүн цаг мөч болгоны л зоригтой ямар нэгэн бүтээлч өнгөрөхийг хичээдэг. Гэхдээ битэрийн одоо хамгийн их хөдөлмөрлсөн, хамгийн үр бүтээлтэй байсан цаг хугацааг бол битэрийг аялсан цаг гэдэг байхгүй юу? Хамгийн их зүйлийг ойлгосон, мэдэрсэн, амьдралд юу хэрэгтэй, юу одоо жишээлбэл ингээл тийм нэг яриануд явдаг штэ хүн их жижигэн дэлхийн ертөнд томч гэдэг юм уу те. Тэгэл манад юу нутмаа сайхан уудамж гэдэг юм. Яг тэр яриануудыг бол ингээд яг жинхэнэ биеэр ингэж мэдэрсэн. Ямар зорилготой би энд байна вэ гэхээр за мэдээж хүн мөнгө гаргаад бизнес хийж байгаа бол ашигын төлөө байх ёстой. Хэрвээ би ашгаа бодсон бол Хинтээ аймагт биш магадгүй Улаанбаатар хотод л ийм хоолны газар ажиллах байсан баг. Маса бодоод. Одоо хөдөө гэхээр л заавал нэг Улаанбаатарынхаасаа нэг үйлчилгээ, чанар, үүн бүх юм ингээд юм доошилсан байх хэрэгтэй юм уу те. Яг Улаанбаатарт ямар байдгүй яг тэр шиг нь магадгүй тэрнээс нь илүү үйлчилгээтэй, амттай, стандарттай байж болно шүү дээ. Тэрийг бас энд хиймээр байгаа. За манайх бол Хинтээ аймгийн төв Чингис хотод одоо Чингис самхаг гэж нэрлэгдсэн байшинд байрлаж байгаа. За энэ манай Хинтээ аймгийн Чингис самхагийн 16 17 давхарт байрладаг скейл онж байна. Ерөнхийдөө бол анх бол зурган дээр бол техникийн давхар юм хоос өрөө байсныг бид нэр өөрчлөөд ийм дээд зэрэглэлийн ресторан болгосон байгаа. Тэгээд одоо эндээс бол аймгийнхаа бүх талын одоо харж болно бүх аймгаа хараад хоолоо идээд ингэ суудаг ийм газар
болсон байна. За энэ манай лонжи хамгийн гоё хэсэг нь байгаа. Ерөнхийдөө хүмүүс хоолой хүлээх зураа эсвэл хоолой идчихэд энд гарч ирж селфидэн зураг авахулна, аймгаа бүгдийг харна. За зарим хүмүүс бол дурантайгаа гарч ирээд эндээс бас мадаа харчдаг. Тийм хэсэг байна. За энэ манай барилгын 2 дахь хүрт барилга Тэмүүжи ресторан байна. За энэ бол ингээ 250-аас 300 хүний хүлээн авах хүчин чадалтай юм ресторан байгаа. За энэ бол яг ингээд нутгийнхаа иргэдэд, орон нутгийн иргэдэд яг л Улаанбаатар хотод дээд зэрэглэлийн ресторан үйлчлэг ямар байдаг, яг тэрийг л хүргэх зорилготой гэдэг энэ рестораныг нээгээд бэлдээд байгаа. За тэгээд манайх бол эндээ бас 30-40 хүн хүлээж авдаг юм буудалтай. За энэ буудлын маань бол нэг өрөө байна. За эндээ ингээ хүмүүс нь амраад үзрээ тоглоод зурагтаа үзчихдэг өрөө нь байна. Амардаг, уддаг өрөө маань. Энэ бол манай энгийн 3 ортой нэг өрөө байна. Энд ирээд нэг анзаарсан зүйл бол их сонир. Яг л нэг энэ 20-30 насны үе, 20-35 насны үеийг нэг авцсан юм шиг алга болцсон. Яагаад гэхээр залуу хүний хувьд одоо би жишээлбэл энд кино үзмээр байгаа байхгүй. Би кино үзэхэд бол хот явах шаардлагатай. Би 330 км-ийн цаана очиж кино театр орно. Мөсөн гулгуурын талбай байхгүй, ядаж попкорн ч идээд алхах газар алга, тэг годомжинд нь сайхан сүүн зармиг ч юм алгах гэдэг юм. Юу гэдэг юм. За нэг гоё фитнес, сайхан фитнес ормоор тий. Фитнес, гоё фитнес байхгүй. Саун, бассейн, юу гэдгийг одоо каток байхгүй. Ер нь их тэр залуу хүмүүсийн нэг чөлөөт цагаа өнгөрүүлэх зүйл нь хомс болохоор тэр хүмүүс тэрийгэ ирэл хийлээд тэгээд тэр хот руу тэр байгаа газар руу явчихдаг шиг байна. Тэр олон зүйл байхгүй байна гэдэг чинь хөөдөө хийх юм их байгаа байхгүй. Кино театрын байгууллагын мөсөн гулгуурын талбайг нь байгуулъя, хүүхдийн тоглоомын талбай, интернет таймын төвийг байгуулъя гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр болгон чи өөрөө энд юм бизнес эрхлэх боломж байгаа даа. Хэрвээ та хотод ямар нэгэн бизнес эрхэлж байгаа бол та 100 хүнтэй тэнд үзнэ. Энд 2 хүнтэй л үзнэ гүцээ. Хоёулаа нийлээд юмаа босгох нь амьдрал хоёулынх нь амьдрал сайхан болно. Орон нутаг бол цэвэр боломж. Яагаад гэвэл тэр боломжийг ашиглах гэж байсан бүх хүн нь хотод байгаа. Тэгэхээр та хотоос хурж ирээд орон нутагт юм хийвэл хийгээд тэр боломжийг ашиглах. Ажлын байр бол ер нь хангалттай байдаг юм билээ. Яг үнэндээ бол байхгүй бол биш. Яагаад ажил хийх хүн олддоггүй гэхээр халамжийн бодлого. Хүмүүс гэртээ халамжаа аваад, хүүхдийн мөнгө аваад, одоо группийн тэтгэмж аваад, группийн хүний асарсны тэтгэмжээ аваад, хоол хүнсний толгойн аваад иж яхад ажиллах шаардлага байхгүй болчиход байгаа. Тэгэхээр нэг талдаа хүмүүс ажил байхгүй юм шиг орон нутгаасаа хот руу шилжчихдэг. Нөгөө талаас орон нутагт нь ажлын байр үүсгэсэн хүмүүст ажил хийгээд өгөөч гэд хайгаад явахаар ерөөсөө хүн олддог. Хичнээн заараагүй 7 ногт ганц удаа хүн залгадаг. Тэгэхээр энд ирээд ерөөсөө өдөр тутам хийдэг ажил бол ажилчаа аавна гэсэн зар. За энэ манай Хинтэй аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгийн хэлтсэн байгаа. Өнөөдөр энэгээр ороод нэг ажил хийх хүсэлтэй хүн ирж юу анкет бүгэлсэн байна уу гэдэг нэг асуугаад анкет авна да. Ирсэн байвал. За сайн байцгаана уу? Сайн байна нэмдэгч, сайн байна самагч. За бас ажил сайн. Бас л хүнээ хайж авна уу? Хүн байна уу? Ажил хийх хүн байна уу? Анкет ирсэн байна уу? Одоогийн байдлаар бол яг энэ чиглэлээр бүртгүүлсэн ажил хэрэгч бол байхгүй байгаа тийм. Би нэг энэ сая 100 бас хүн хайж байгаа л бас нэг юм ярих гэсэн. Нээлттэй өдрөлөг боллоо гэхээр яваад очлоо. Хүн харцган чинь би бөөн баяр. За яста энэ дотроос хүн олон даа гэх. Тэгэл машинаа тавьчаад атсан чинь 2 майхан байна. 1 майхан битүү. Халамжийн майхан дээр нь битүү эрүүл саруул хөл гарна бүтэн тий залуу хүмүүс ингээд би ийм ч юм аавь хүнснийч талаа аавь тийм ч юм аавь очролцсон бүр ингээд могоо шиг очролцсон. Хөдөлмөрийн майхан дээр нь хов хоос. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээд нэг талаасаа хөдөлмөр их одоо ажил олгогч нарыг хамгийн их одоо юм сүйтгэж байгаа хүнд байдалд оруулж байгаа зүйл бол юм халамжийн бодлого байгаа. Хинтээ ус их цэвэрхэн байдаг. Бид энд эрэхтэй нэг усныхаа шүүлтүүрийг аваад ирсэн чинь хүмүүс шоолоод үе та нар хинтэд одоо усны шүүлтүүр авчирсан анхны айл байна гэд. Тэгээ хинтээ ус айгүй цэвэр байдаг гэж сонссон. Хинтээ аймаг тэр чигээр гэрэлтүүлгийнхээ асуудлыг шийдсэн. Орой 7 цаг болгонгот бүгд пад гэдэг нөгөө
бас нь бүх гудамж, гэрэлгүй гудамж гэж байхгүй. Тийм болцсон. Өдөөний хүмүүс гоё юм гэлтэй юм байна. Тэгэхээр манай хүүхдэд одоо аймаг дээр юм гоё байгаа юм чи сум дээр бүр гоё байдаг бах та. Мал дээр бүр гоё бах та гэдэг одоо бүр тэгэд байдаг болсон. Хонь мал дээр бүр гоё. Бүр энэ аймгийн төвөөс гоё. Бүр гоё. Ер нь бидний үеийн залуус манай найз нөхөд ингээд бит хоёрыг одоо хинтэд байгааг хараад ерөнхийдөө жоохон ингээд шохоор хаалтай хөөх ямар гоё юм бэ гэл танаа гэр бүлээс та хэдээс өстэй бүрээ нөл эрх чөлөө ханхалж байгаа ингээл хүмүүс айгүй их комент ирдэг л дээ. Аймаг чинь Улаанбаатар хотыг бодвол зардал багтай. Хинтээ аймаг чинь амар хөөрхөн. Автобустай 500 төгрөг, цахилгаан автобустай. Хүн болгон яг энэ гоё эрх чөлөө, хүн болгон энэ сайхан мэдрэмжийг авах бүрэн боломжтой. Энэ бол ерөөсөө хэцүү зүйл биш байхгүй юу? Орон нутгаас хотыг зориод явсан хүн болгоны тоогоор энд боломж байгаа. Эндээс хот руу явсан хүн болгоны одоо тэр орон зай өгүүлэгдэж байгаа. Тэгэхээр тэр болгон бол боломж юм аа. За та хөдөө орон нутг руу ингээд шилжих гэхээр нэг л зориг хүрэхгүй те. За кино театрч байхгүй, ийм ч юм байхгүй, тийм ч юм байхгүй гэд бодож магадгүй. Тэгвэл тэр болгоныг тоолоод тэр болгон чинь танд хийх ажил байна гэсэн үг. Боломж энд хамаагүй ихтэй, хамаагүй сайхан тайван амьдрах боломжтой. Ерөнхийдөө маш олон боломжууд, сайхан боломжууд харагдаж байгаа байхгүй юу? Залуучуудаа нэг зориглоод үзээсэй, нэг тушаад үзээсэй. Яагаад те болохгүй бол тэрлээ, залтуул тэрлээ, алдаан дээрээ суралцаал цаашаа явдгаас хойш нэг зориглоод үзээсэй гэж бас хэлмээрээ. Хотод заавал төгжрэл, утаан дотор стресстэй л те ингээд байж ах ер нь хэрэг байна уу? Орон нутгаар нэг зориглоод яваад үзээрээ те амьдраад үнэхээр их боломжтой гоё газар байдаг шүү л гэж хэлмээр байна.